Орхон аймагт гендер суурилсан хүний эрхийг хүндэтгэн аян өрнөж байгаа. За энэ хүрээнд 3 дугаар сард эмэгтэйчүүдийн хөгжил оролцоо сэдвт арга хэмжээг зохион байгуулсан бол 4 дугаар сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо сэдвт арга хэмжээг зохион байгууллаа. За энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн боловсролд анхаарч тэгш боломж төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бол мөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлэх зорилгоор хувийн туслах үйлчилгээ зэрэг төслийг хэрэгжүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс маань өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө аягүй сайн мэддэг байгаад яг тэрнийхээ хойноос шийдэгдсэн гэж явдаг байх нь өөрөө аягүй том давуу тал байдаг байхгүй. Одоо бидний өдгөр дүүрээд л аваад байгаа Япон байна, Солонгос байна, Америк байна, Англи байна. Тэр улс орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь өөрсдөө аягүй хүчин чармаалттай. Өөрсдөө яг тулгамдж байгаа асуудлаа бодиттой гаргаж ирээд яг тухайн салбар дээр нь очиж өөрсдийнхөө асуудлыг тавьж яваад байсан нь амжилтанд хүрсэн байхгүй юу тий. Тэгэхээр зүгээр нэг өдөр бухимдаад ийм байна хэцүү байна гэж дуурал дараагийн өдрүүд нь хайчвал тэр үр дүнд хүрэхгүй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн маань хувьд сурахад ямар асуудал байна, нийгэмд олзоход ямар асуудал байна, хөдөлмөр эрхлэхэд яагаад байгаа юм тий. Хамгийн том жишээ хөдөлмөр эрхлэхэд тухайн нэг тэргийн зэрэгтэй хүнийг ажил тавлаа гэхэд тэр хүн өөрөө шаардлага тавьдаг байх хэрэгтэй байхгүй юу. Надад зориулсан орц гарцыг хийгээд өгөөч. Надад зориулсан стандартын нойлыг хийгээд өгөөч. Тэгвэл би тантай адилхан ажилламаар байна гэдэг шаардлагыг зөв тавьдаг байх хэрэгтэй тий. Зөв гэдэг маань төрийн байгууллагатайгаа хамтран ажиллах боломжтой байдлаар асуудлыг тавьдаг байх хэрэгтэй. Тэгээ бид нар яг нэг үе бодох юм бол бас айгүй техник технологи өндөр 90 үед өндөрч штэ. Тэгээ мэдээллийг яаж авахар байна. Тэгээ хамгийн гол нь өөрсдийгөө хөгжүүлээд бид нар бас адилхан хүн, адилхан амьдрах хэрэгтэй, адилхан нийгэмд оролцох эрхтэй хүмүүс гэдгээ нийгэмд өөрсдөө дуудгадаг. Тийм байх хэрэгтэй. Бид нар аль болох нийгэмдээ ил гарч амьдрах хэрэгтэй. Зөвхөн өнгөрсөн жилийн хугацаанд ярих юм бол ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, оролцоо, сургуульт, эрүүл мэнд энэ чиглэлээр бол нийтдээ манай аймаг бол 200 гаруй сая төгрөгийг жил болгон төсвөлж хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд олон иргэдэд зориулан явагддаг. За мөн онцлог нэг ажил гэх юм бол өнгөрсөн хугацаанд бид нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн саадгүй байх тэгш хүртээмжтэй боломжоор хангах дэд бүтцийн асуудлыг шийдэж ажилласан байгаа. Энд бол нийтдээ 80 гаруй байршилд налуу зам мөн саадгүй зарчих юм боломжоор хангасан зарчих юм хэсгүүдийг тогтчулж ингэж ажиллалаа. За дөрөв сэтгүүлч асууж байна. Мөн жишг болсон ажлууд гэх юм бол хөгжлийн бэрхшээлт хүүхдээ гэрээр асарж байгаа. Байнгын асаргатай хүүхдээ гэрээр асарж байгаа эцэг эхчүүдийн нийгмийн даатгалыг Орхон аймаг орон нутгийн төсвөөсөө шийдээд ингэ явдаг 100% төлдөг. За энэ эцэг эхчүүд бол хөдөлмөр эрхлэх орлого орох ямар нэгэн боломжгүй байдаг учраас хүүхдээ гэрээр асарч нийгмийн даатгалаа бол орон нутгийн төсвөөс ингэ төлөөлөд явдаг. Мөн энэ аяны хүрээнд Орхон аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тэгш боломж төсөл нээлттэй хийн. За мөн хувийн туслах гэдэг энэ хоёр арга хэмжээ нээлтэлэх юм аа. За хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудал зөвхөн нэг салбарынх биш гэж би хэлцэнтэй. Тэгэхээр боловсролын асуудал бол боловсролын салбарын асуудал. Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсролын асуудал нь тусдаа, бусад хүмүүсийн боловсролын асуудал тусдаа гэдэг бол ойлголт байхгүй шүү дээ. Тийм болохоор мэдээж тусгай хэрэгцээт боловсролын тусгай хэрэгцээ гэж бол байгаа. Тэгэхээр улсын хэмжээнд нэг 6 тусгай сургууль үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ дээр бол хөгжлийн бэрхшээл харааны бэрхшээлтэй гэдэг юм уу, сонсголын бэрхшээлтэй эсвэл оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн их сургаж байгаа сургуулиуд бий. Гэхдээ яг тусгайлах нэг хэрэгцээ байхад нөгөө талаас боломжтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бол бид нар тэгш хамруулах ажил маш чухал. Тэгш хамруулах. Эрдэнэ сургууль гэж ярьдаг тийм эрдэнэ сургууль гэж ярьдаг энэ сургуулиудад яг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аль болох яг бусад хамт олонны дунд нь анги хамт олон дотор нь адилхан сургах. Ингийн тулд гэхээр магадгүй нөгөө хүүхдэд зориулсан ганцаарчсан сургалтын хөтөлбөр ч юм уу байх хэрэгтэй. Хүүхдийн онцлог хэрэгцээнд тохируулаад тий. Эрдэнэ сургуульд ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажиллаж байгаа багш нарт нэмэгдэл хөлс олгох журмыг боловсролын яам баталсан байж байгаа. Үндсэн цалингийнх нь 10% тэнцвүүц нэмэгдэл хөлсийг цалин олгоно гэсэн ийм журам байгаа. Тэгэхээр энэ өөрөө яг хөгжлийн бэрхшээлийн хүүхдийн ах хэц гэдэг юм уу те
одоо харж ээж бас нөгөө цалингийн нэмэгдлийг нь олгох юм аргачлал энэ төр батлагдсан байна. Улсын хэмжээнд тгээс 18 насны 11,800 гаруй хүүхэд амьдарч байгаагийн 260 нь Орхон аймагт амьдарч байна. Үүнээс ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 200 орчим хүүхэд сурч боловсрч байгаа бол сургуульд хамрагдаагүй 72 хүүхэд байгаа юм. Иймд тус хүүхдүүдийг сурч боловсрох, орчин нөхцлөөр хангах зорилгоор тэгш боломж төсөл манай аймагт хэрэгжих юм. Мөн эдгээр хүүхдүүдийн асран хамгаалагчийн нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр орон нутгийн төсвөөс төлгөөрөө Орхон аймаг улсын хэмжээнд жишг аймаг болж байгаа юм.